эцсийн мөч түлээсэн шгшээ баг хожигдол. Тоомах зодог тайллаа. Гэтэ шгшээ багаас. Үнэхээр хүлгүүд ноёны баг уу. За ингэ шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Let There Be Light. Аян Star. Бидэндээ хамтран ажиллагч Лами. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store. Заяа үцгэр манайхаа мэдээж хэрэг бол өнгөрсөн 7 хоногт бол тэр чигээрээ шгшээ багийн тоглолтууд амьсгаллаа. Тэгээд шгшээ багийн хоёр тоглолтоор бол бяцхан бас дүгнэлтүүдийг хийсэн л дээ. За тэгээд ихний тоглолт бол мэдээж Guam эсрэгээс Монгол шгшээ багийн тоглолт 63-74 11 оноогоор дууссан мэдээж. Манайх бол 11 оноо буюу түүнээс дээш оноор хоцсон бол шууд асуудалгүй 29 оны те дараагийн шатандаа бол шалгарах байсан. Гэхдээ эцсийн мөчөд 0.3 секунд дутуу багтлуутай Тоомах бол Уэсли дэрийгээ далтаа гэдээ бол Уэслийн таргуулах шидэд бол дууссан л ялцчихв. Тухайн тогтнол яг баргад бол мэдээж өсч байгаа залуу тий 16 оноогоор л бага оноо болтоо тэргүүлсэн. Энэс бол нэг зүйлийг бол маш тод харж болж байна л да. Өнгөрсөн дээ Гуамтай тоглосон тоглолт манайх бол доороо бүр алууллаа тий идэж уулуулаа тэр Уэсли мэслэг Гало ижлөө. Тэр нь бол бүр алаад исэн шүү дээ. Энэ жилсэн чинь дөө газаа гэд хоёр төв гараад исэн чинь юу Гало чинь шок. Уэсли яг их юм хийсэн л дээ. Росс бол ялцч угаасаа Монгол эсрэг бол авдаг оноогоо авдаг 3-аас ойлгомжгүй шийдэлтүүд нь бол ордог нь бол хэвээрээ л. За тэгээд тус тоглолтод бол дүлгөөний хувьд бол тэ шууд Америкаас ирж ирээд бол анхны тоглолтод оролцсон. Тухайн тоглолтод бол 9 он авсан, Az2 бол харин 11 он авсан л да. За тэгээд өлөл эхлэх юм нь бол тийм ингээл 3-3 тустай байна, холбоон тустай байна, яас исэн ингээл тэгэл бөө юм болж байгаа бол ямар ч тач 3-3-аас бол кадр хайг бол жишээ багт авсан шүү дээ. Тэгсэн чинь ихний тоглолтод болохоор Guam эсрэг ердөө 6 минутанд талбайд гаргаснаа Японы эсрэг бүр 2 минут 44 секунд л 3 минут хүрээгүй тэгээд яг яах гэж авсан бол цэрэн жоохон тодорхойгүй санагдсан л да. Надад бол мөн дээрс нэг зүйлийг бол хэлэх нь зүйтэй. Тэр Guam-ийн тэр одоо ордон юу вэ? Одоо манай Эрдэнэтийн тавшаа уучлаарай. Манай дархны одоо арена шүү дээ. Тэр University of Guam гэх нэг их сургуулийн л ордон баг шиг үлдээ. Тэр ордны тэр шалмал тэр broadcasting хийж байгаа тэр өнцөг бол бүр үнэхээр мяаш ажиллаа ялцчихв. Харин тэнэжүүд манай тэр DC бол ялцчихв. Тэнд байгаа мэдээлэл тоглогчдын одоо бичлэгүүд гоё хайлайтад бол бас цаг тухайд хөрвжсэн. Дижитал ямар тач баярлаа гэж хэлье. Зогамын тухайд бол ямар тач юм байна л да. Харин Японы тухайд гэвэл миний хувьд бол төсөөснөөс үнэхээр сайн тоглосон манай баг. Гэтэ тоглолт хэлэх юм бол FIBA-гаас бол бас нэг сануулга ирсэн гэж хэлсэн шүү дээ. Өмнө жил бол хятад ирж хахад манай нэг гаяр шууд юужрэнэ тахта усны сав талбар руу шидсэн гэсэн. Тэгээд хэрвээ дахиж ийм үйл гаргуул шууд бандна гэж хэлээ. Юун тэмцээн зөхөх эрх мэрх авах те. Тийм болчвол шал хөгийн мэстэй нэг гай зүгээр гарч ирснэ усны сав шиж мэдснэ. Тэр нь бандуулж Тэгэхээр ямар ч энэ талаараа сануулга ирсэн байлээ. Тэгээд тухайн тоглолтод ямар ч бол тийм нэг асуудал бол гараагүй. За яг тоглолтын тухайд гэвэл бол за ихний үед хийсэн Болткогийн пас бол тэр бол зөвхөн бүр хаа сайгүй л явсан л та. Болтк бол одоо өөрийнхөө хин гэдгээ баталж байна. Харин маргад бол бас л 14 оноо авч тухайн тоглолт нь бол гангарсан мэдээж. За тухайн тоглолт бол мэдээж 79-89 гээд 10 оны зэрэгтэй дууссан л тэр ч одоо бараг өгөө аваатай явж байгаа. Сүүл тэр нэг маргад 3-аас игээд оноо илүү харахад одоо ордон бол бүр нуурсан билээ. Энэ зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Бид нар Японы шгшээ багтаа халалцаад бараг 3 үеийн тэнцүү дээр дороо явжаад энэ бол манай сагсан өмг ямар өөр төвчн өтсөн бэ гэдгийг бол хангалттай харж болж байгаа юм л да. За тэгээ тухайн тоглолтод бол одоо Японы шгшээ багийн хамгийн гол зэвсэгч нь бол 3-аа шидэлсэн шүү дээ. Тэгсэн чинь тухайн тоглолтод Монгол улслаа 52% 3-аа шидсэн бол Японы баг бол 45.2%-тай 3-аа шидсэн. Тэгээд ч юу гэсэн юм бэ? Бүтэл бүхэн Японы шгшээ багаас 3 шидэл дээрээ одоо хувь нь илүү байна гэдэг бол аимшигтэй үзүүлэлт нь бол бас яалтчгүй манай сагс бол next level болж байгааг бол хэлж болж байна яалтчгүй. За тэгээд тухайн тоглолтод бол яалтчгүй хожигдсон. Өнөө сүүлийн 4-р хэсэл бол ялчгүй Болко, Тома хоёр бол хит удаа хоорондоо connection хийж байгаа. Тэгээд алдсан амар хямдхан бөмбөг алтуудыг хийж очсон. Окей, за тэр яах вэ? Ямар ч ч ингээд энэ тоглолт болоод дууслаа. Тэгээд дааж харамслаар одоо 29 оны Аз аварга бол дэндүү хол байна. За тэгээд хүлээхээс өөр яах вэ? За ямар ч ихний сэдв бол юм байлаа. За тэгээд дараагийн сэдв бол за том бах маань ингээд шгшээ багасаа зодог тайллаа тий. За шгшээд юу бараг 14 жилийн өвчин зүтгэсэн том бах маань бол энэ бол тий энэ тэмцээнээр бол миний сүүлийн тэмцээн байх болно. Тэгээ сүүлийн тоглолтуудад дуслаа. Тэгээд ямар ч том бахад л одоо хурдан дээр Монгол Улсын гавья тамирчин гэдгийг нүг. Яагаад гэвэл том бах ч юм уу те одоо санчрах ч юм уу тэр үеийнхэн бол Монголын сагсны хамгийн хар бараан үеийг уран дээр үүрээд одоо аваад
яг гарсан тэр хүмүүс байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бол үргэлж хөндлөх ёстой. Тэгээд ямар ч тач том ахтай бол респект. Тэгээд шгшээ баг бол танаар өргөж татсан шүү. Тэгээд магадгүй те коучингийн албац ч юм уу ороод ирэхийг бол үүсэхгүй. Тэгээд ямар ч тач том ахтай бол цааш цааны карьерт нь бол ажил амьдралд нь амжилт хүсэж байна. За тэгээд Японы тоглолтын дээр бол бас нэг ярих юм бол тэр нэг Kirk гээд гарам л дээ. 33 минутанд сүүлд бүр шөнөсөн татал сууж илээ. Шөнөсөө татал Япон бол зүтгүүлсэн. Аргагүй бол тэггүй бол хожигдоход байгаа юм чи яг үнэндээ. Kirk бол яалтчгүй 24 оноо тэг 17 самбар авцсан байсан. Яалтчгүй 2 м 13-тай нэг өндөр гар ороод ирэхээр одоо дөөгч юм бол 2 м 2-3-тай, азаач юм бас 2 м 4-5-тай гэхээр яалтчгүй л арай л жоо өндөр болон хүчтэй бас зүрүү гарсан нь бол үнэн яалтч тэр бол давагдшгүй хүчсэн зүйл байсан. За тэгээд ууг нь одоо тэ шгшээ багч нь 2 сард нэг импорт тоглож байгаа нэг л одоо Scott юу хин үү тэ Kenny юу Stone үү ч юу гэл ингээл амар олон Scott-аас үлдээ бүр бичиг цасны ажилдаа орцсон гэл яриадсан ч байсангүй. Яг нэг бодлороо тэ гадаадын хүмүүс бол бичил байлээ комментээр ингээд ямар ч юм help plot байхгүй энэ бол яг цэвэртэй natural багаараа үзэж байна. Японд ингэж үзсэн гэдэг үнэхээр сайн хэрэг байна гэд биччихлээ. Гэхдээ нөгөө талд нь бол яг одоо баг Аз баг манахаас бус баг нь бол бүгд импорт тамирчтай болцсон юм билээ нэг төвтэй. Импорт жоох тийм шууд нэг төвтэй л болцсон юм билээ ялцчихв. Тэнгууд одоо л манай яг уу те 2 м 13-тай ганаа маань бол бэлтгэж чинь Америкт одоо high school дээр гэхдээ бас нэг импорт байвал why not ягаад болохгүй гэж бусад бүгдээрээ л хийгээд ах чи манайх бас ягаад тэр чигийг дагаагүй болоо тэр бичиг цаасны ажил нь тийм хэцүү байсан юм уу би бас мэдэхгүй байна. Тэгээд ямар ч тач импорт тоглохоор хэдүүлээ бид нар бол маш сайн үзсэн. Тэгээд энэ тоглолтод бол энэ хоёр тоглолтод бол өөлөх зүйл надад бол юу ч байгаагүй. Тэгээд ямар ч тач Монгол шгшээ багт бол баярлаа гэж хэлэх зүйтэй хаа. За тэгээд яг тухайн тэр Япон болон Монголын эсрэг тоглолтын дээр бол нэг хэд хэдэн сонирхолтой нэг фаны постууд байсан. Одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй. Монголд анх удаа ингээл 79-78-аар тэргүүлсэн чинь нэг хүн бичиж байгаа те. Энэ үед тогийг нь тасах сэтгэл байгаагүй юм байхдаа хотын дарга Нямбаатар гэдэг тийм пост байх жишээ нэ. Өөр бас те эхлээд Монгол эхлээд шууд 3-0 гэж хэлж байгаа байхгүй. Монгол 3-0 байгаа. Тэгсэн чинь өө ингээд цагаа барьчихсан болж юу те. Ямар ч тач хөгжлөө постууд бол бэлээ. Бас нэг амарж байгаа нэг пост байсан л да. Киркийн зургийг тавьсан. За манай удамд бол ийм Япон байгаагүй ч юм уу те. Тэгээд монголчууд бол ялж үнэхээр хөгжилтэй л доо. За тэгээд тоглолтын дараа шууд ихтэй Гуамын тоглолт бол ихсэн л да. Тэгэд бол уг нь Гуамын ердөөс л 24 оноо болон түүнээс дээш хожиход манайх гарах байсан. Өмнө нь бол уг нь Гуам хятад хоёр тоглолтоо хятад ч маар 48 50 оноогоор хожигдсан байхгүй. Тэгэхээр 24 оноо үнэхээр easy санагдчихсэн. Тэгсэн чинь 8 оноо зөртэй л дууссан. What the fuck хиттэн шгшээ баг одоо албаар тэгсэн үгүй би бол мэдэхгүй л байна л да. Гэхдээ тухайн тоглолтод Wesley тэ 32 оноо авч авцсан ч байх шиг юусэн ч үгүй. Ямар ч тач манай бол боломж бол ингээд дууссан. Тэгээд 29 оны цайварга даанч хол байна да. За өөртөө шгшээ багийн тухайд бол ийм байлээ. Тэгээд томьёох зодгүй тайлж байна. Харин одоо бас манай лиг мань буцаад ирсэн. Буцаад тоглолтууд маань эхэллээ. Одоо юу л плей-офф эхлэв. Плей-офф бол хайн дэрчлээ. Тэгээд тоглолтуудын тухайд гэвэл сагм бол Цохон Brothers болон TLG баг тоорондоо тоглосон байлээ л да. Бараг 30 оноогоор дууссан байсан. Тэгээд ялцчихэд уугнтэй Kenny ч бас бүр сая Америкт амарж байгаа буцаад ирж байгаа плей-инд орно гэд. Тэгэхээр бол яалч тэгээд Цохон Brothers багийг бол үнэхээр бараагүй тухайн тоглолтод бол бараг Stone тоглоогүй шиг санагдаж байна. Тэгээд тухайн тоглолт чинь Mackenzie Moore бүр үнэхээр амар triple double хийсэн байх юм. 19 оноо, 17 самбар, 18 ашигтай дамжуултав. Пүү ч одоо баг 20-оор хийсэн юм шүү. Монголд юу нэм 20-оор хийжсэн легонор юу би бас сайн санахгүй яг үнэндээ. Энэ бол амар үзүүлэлт, амар triple double хийсэн байлээ. За тэгээд ямар ч Цохон бол ялчгүй тэгэл хожихсоо баг хожил гарсан л да. За өөр бас плей-оффын нэг байранд төсөлж байгаа баг бол ялчгүй Налга Бison баг гэхдээ chance нь бол баг тэг болцсон л доо. За Налга Bison одоо манай Kyrie Walker одоо манай Бомбардайл гэдэг юм да. Kyrie Walker бол ямар ч нутаг бол буцаагүй. Гэхдээ Налга Bisoнд бол тоглохоо болцсон байлээ. Тэгээд story IG story-г харсан чи ихтэй нэг лигтэй ямар ч юм үзэгчгүй нэг юм баг заалан тоглоод тийм лигид бол саагж илээ л дээ 40 50 он авал тэр хайлайтыг те slow motion ард нь дуу дэвч мөсөл аим сүртэй оруулж мохрууллаа те. Кайриг хувьд бол за миний бодлоор бол Монголд бол дахиж ирэхгүй байх. Ирсэн ч одоо бол хөгжлийн лигт муу те эм лигт ч юм уу тим лиг л ирэх байх. Бидний бас дараагийн ярилцах нэгэн сонирхолтой тоглолт бол за хүлгүүд болон SG Apes гэдэг багийн тоглолт боллоо. Тэгээд 78 80 ярцад орвол хүлгүүд баг бол хоцсон. Тэгээд за энэ тоглолтын араас ярих юм ихтэй те. Үнэхээр хүлгүүдүүд тийм ноёны баг юм уу одоо тэр шүүл хүлгүүд одоо энэ тайлбартай шүүгчтэй асуудал бол хөлөрлөл эхлэхэд л байсан. Одоо хүртэл байсаар ч байна. Миний бодлоор бол ахиц бол нэгч гарсангүй. Тэгээд за тухайн тоглолтын дараа бол SG Apes багийн эзэн мөнгөчин бол нийлэн хидийдэн хурц сториг хийгээд бол төд бодлого устгаад байсан. Яхаа тухайн бүртнэл би бол яхаа бас ер нь аваад байсан л та. Тэгээ одоо ямархуу сторид хийгээд тусныг хэлүүлээ сонирхно. За уг ингэж байгаа хгүй те. Эхлээд бол те оноо бол 10 оноо зүйтэй SG Apes хожиж байгаа. Тэгэхэд бол те хожигдоод нэг импорт гэх гоншигноод байв. Apes нэг импорттой 5 хайцсан гэл. Амар те юм дөдгөр стори хийж мэгэл. Тэгэл тоглолт дууслаа. За тоглолт дуусаад тэл ер нь бол харж байгаа шүү дээ. За энэ юу болох нь багууд тоглошоо ер нь ямар нэг мэдээлэл хийх юм яах вэ гэхээр те шууд
За ингэж байгаа эхний стори байл шүү. Шүүгчд өөрсдөөсөө ич шийдвэрлэх мөчөд хүртэл зоод аваад гიშиж байхад харсаар байж хасын шүүгчд хүчтэй новшнууд шударгаар өсөлдөж чадахгүй бандууд гэд анхаарлын тэмдэгтэй. Эвгүй стори гэсэн бол за дараагийнх нь бол тий хөлгүүдийн бацаанаар нь зүгээр талбай дээр зодтолдох гэж дайрдаг болсон. Нэг багийг аварга авахын төлөө лиг болж жүжиглээд яах вэ? Зүгээр аваргыг нь өгчих. За дараагийн стори бол тий их хоёроо сүүлд дөрвийн зүйл ялчгүй зоон дээр хичгсэн л харагдсан. Дахиж энэ коммунист холбооны коммунист лиг те нэг багийг авраг болохын төлөө холбоо шүүгч телевизээр хамт жичирдэг сагсмыг үзэхгүй. Шүүгч рүү чин дундхуруу гаргаад гарсан шүү. Насан туршинд минь бандаараа алгачмаар байлаа шүү. Бүрэлгэл тэгж जैन. За тэрний болоогүй гэсэн тэрний дараа болохоор драфт болохыг мэдэнгүүтээ өмнөх жил нь драфтын байх бүх сонголтыг нэг багт авчихсан эрэх жилийн драфтаас авахгүй гэсэн UJ-ийн эзэн хувь эзэмшээ тоглолт болох аренада бэлтгэл хийн. За тэр шүүгчийг бүр яриад ч яах вэ? Гэх мэт үргэлж юм новшийн давуу тал байдлыг нэг багт олгодог тул би наад улаантнууд ч үзэн яддаг юм аа гэд. За гэхдээ энэ хэрвээ үнэн бол үнэхээр драфт болохыг мэдчихсэн бол хүлгүүд баг бол ялцчихгүй үнэхээр одоо тэгэл хамгийн топ тоглогчийг түүж авсан үнэн шүү дээ. Одоо Аза, Бендрия, Ирмүн Зая одоо өөр юм бэ дээ. Барса ч юм ингээд топ тамирчид түшигч юм уу. Топ тамирчид түүж авсан бол үнэн дээ. Үнэхээр мэдчихсэн бол энэ бол жоо мапантай жоо онцгүй л. Мөндөрс нь за бас энийг бас би ялч ойлгодгүй. Энэ нь бол лигч бол 10 багтай уугна. За 10 баг нь бол бүгд бэлтгэл сургалтаа бол хийж байгаа. А гэхдээ ганцхан тий хасын эзэн бол тий хасын гүлгүүдэд баг бол юужээр бэлтгэл хийдэг талаар одоо хэдэн жудаа бэлтгэл хийдیں۔ Одоо бодоод үзэлтэй тий заал болох одоо хордондоо нэг багийн бэлтгэл хийгээд байвал тэр одоо уур амьсгал тэр талбайтай бусаа тасах нь бол тодорхой биш тий ялцчих. За тэгээд энэ юу бол болоогүй. Нилийн ширэх эсрүүдийг хийсэн л тээ. Жишээлбэл тий хөлгүүд бөмбөг тасалсан чинь тайлбарлагч чинь тийм ээ гэх мэт яг хоббигоороо сакс руу хөрөнгө оруулалт хийж сайн сайхны төлөө л явдаг юм. Гитлийн балиар шудраг бус юмнаас үнэндээ залхаж гин үү? Ам биш заяа ш. Наад коммунист лиг холбоо нь улаантнуудаа цомоо өгчхөө. Би цааш тийм шудраг бус ямиг үзэгчгөө. Та нарч бойкот хий. Ямар тасалбарын орлого чинь баг чинь ирэх штэ гэд хийсэн бэлээ ерхийдээ бол. За энэний дараа бол тий SGS багийн Миндвэр бол бас зүгээр байгаагүй өөрийнхөө бас сошиал хуудсандаа бол нэг стори хийсэн байлээ. Тэгээд энэ зураг нь бол бүр уруул нь бол бүр яг хөхрөө сэтэрсэн байлээ л дээ. За тэгээд стори дээр ингэж байгаа. Талбай дээр нүүлгөө зөхиолоод амнаас цусгаарлаа. Цусаа шүүгцэд зүзүүлээд тоглож зогсохгүй юм уу да. Бүр эсрэгээрээ зүгээр байна. Яац ингэж ууралдаг байдаг. Яатарсан шүүгч вэ? Энэ удаад харсангуу дараагийн удаа сайн харна гэд хилчих шүүгч юу байна уу Монгол. За тэгсэн чинь тэр сэтэлсэн тоолборт нь эсрэгээрээ те тоглолтоосаа миний буруу чи зүгээр уурсаарэ гэд гар бариа твэрч мэн шүү. Яг яах вэ? Хараагүй байж болно шүү. Гэтэ тамирчин тусаа гоожлоод очиж байхад тоог зогсоод эмчэд хандах энэ бүр лөө. Одоо ингээд тоглогч нь очиод тусгаараад за тоглолтоо зогсоо идэх хүн ийм болчихсон чинь юу яатсын зүгээр л шүү гэж. Ямар навшоо яриад байгаа юм бэ? Яг энэ дэр үлгэр ямар сан хэлэх үг алгаа. За тий бас тэр стори дуусаагүй мөгчмийн дараагийн сториг бол хөлгүүдэд байгаа залуу тоглогчид ямар буруу байх вэ? Гэтэ та нар авч байгаа цалингаа нэг бодоорой. Удирдлын 15 сая 20 сая. Come on гэд нэг иймэрхүү стори хийгээд бас маш богино хугацаанд нэгээд тусгасан байдгийн. За тэгээ цалин бол дүүрч те зах зээлийн шугамаар л өсөж явж байгаа. Тэгээ дараа жил өөр багууд илүү санал тавил магадгүй явах байх. За тэгээд бас Крис Клайберн бол тоглолтын дараа бол бас зүгээр байгаа. Өөрийнхөө Instagram хуудсан дээр бол те what a lovely defense гэдэг одоо гар марын ингээд зуураад бараг хүлээд байгаа юм байна ши. Тийм стори хийснэ. Ямар гоё хамгаалтай, ямар сайн хамгаалтай гэх нэг юм яжлцсан ч юм уу стори хийсэн байлээ. Тэгээд одоо плей-офф эхлэх чинь манайхаа те Бүги Касанс гэдэг NBA тэр тамирчин эдэр ирэх чинь тэгээд манай шүүгчд тайлбарч нь одоо иймэр байгаалах юм. Одоо ууг нь тэр сайжиртай байгаа зү D2 гэдэг нэг юм яваад байдаг үст. Тэр шиг одоо ууг нь тэр цаг нь болоод бол болсон доо. Бас арай л удаан уу. Тэр шүүлт яалтчгүй тэр тулгын хөл гişгдэг тэг их хоёрын тэр зоог гişгдэг бол хэцүү. Мэдээж хосгсон бөмбөг бөөрхийг гэдэг шиг сүлд бол үлзэн орчих бол те Барсад бол өмнөх тоглолчийг бас тастуулаад онооны зүрх гаргаад тэр бол окей болж байна. Гэхдээ наацхан тиймэрхүү шүүлтийг харж чадахгүй бол одоо ч сүлдээ бүр хэлхээс залхаж шүү энэ тухайд. Би одоо шүүгчний тухайд хэдэн эпизод хараалаа ярьж байна. За бидний дараагийн ярих зүйл бол та одоо манай багууд маань эхнээс эхлээд дуутай болж ин зарим нь бүр спорт лаунжтай болж ин л жишээлбэл одоо SGS баг бол гинжинтэй хамтарсан өөрсдийн гэсэн дуутай болж ах шиг бол за өмнө нь л тэ сэлэн болонс баг бол шуута нийлээд бол risky roll гэдэг дуу гаргасан бол одоо SGS баг гинжинтэй нийлээд нэг дуу гаргаж байна л да. Тэгээд бас дараагийн багууд бол удахгүй дууд гарах бах. Мөн дээрээс нь SGS баг л өөрсдийн гэсэн бүр спорт баартай болж ил тэр тогтчл могчд бол ялч юм үнэхээр надад бол гоё санагдсан л да. Тэгээд удахгүй бол манай бүх багууд маань ийм спорт лаунжтай болоод ирэхин цагт бол тэг яг л бас гадаад идэх шиг ингээл фанат дээр үзэл бөөнөр орилтол нэг оройг маш гоё have fun өнгөрүүлэх боломжийг бол бүрдүүлж ийн гэж би бол харж байна. Харин Ливонортой холбоотой бас нэг хит хэдэн хөгжилтэй юм байна л да. Сая бол амралтаар бол ер нь ихэнх Ливонор тамирчид бол тийм одоо бэлтгэлээгээл
яг л ер нь амар тийм плей-оффтой бэлдсэн байсан бол тий одоо манай Стөнмс цаанаа сайхан хинэггүйгээр бол Таиландд очиод бас амарсан явж хэлээ тэгээд сүүлдээ Толбертын хид хид стори харсан ч цааш өнөхөр фан хүн юм байлээ тэгээд тухайн тий стори дээр бол Богийнхаа дуулж байгаа хэсгээр бол энэ хүн чинь бүр яг Gremlin шиг рэп хийх юм шүү гэд. Тэгээд би бас шоо судлаа л Gremlin гэж яг юу юм гэсэн чинь нэг юм хүүхэлтийн дараа тийм муу ярийн бяцхан чөтгөр үедээ миний мангар эвгүй хоолоомол тэгээд Богийнхаа бол энэ шиг сонсогч чинь гээд бас мазар дамжсан мэлээ. Мөн дээрэс нь бас мэдээж тий импорт тоглогчдод бол бас хаяа мэдээж шоуд нь тий ханг аут тийм янгууд Толберт толгойн Монгол эрхний нэг юм зураг барьсан байсан. Ингээд Ахмад Гэлбертийг меншн хийсэн нэг тийм сторигоо бас нэг хальт хийгээд устгацсан байсан. Тэгээд ямар ч тийм стори нь бол Ахмад Гэлберттэй бол нэлээд найзууд юм шүүдэд хамтдаа юм чил аут хийгээд гадуур ханг аут хийдэг бас санагцаа надад. За бидний сүүлийн сэдв бол за одоо Cousins ирэх нэ одоо мөрдгөн ирэх нь 3 сарын 7 одоо цагаан сарын дараа ирнэ. За тэгээд Cousins өөрийнхөө сошиал хуудсан дээр бол тий сүүлийн рил оруулсан байсан л та. Энд дэр нь юу ч гэсэн чинь одоо ингээд Монгол очоод амар хүүтэн гэсэн ямар хувцас өмсгөө та хэд гоё надад ямар хувцас өмсгөө зөвлөгөө өгөр эдэрийг нэлээ ер нь гоё бас Монголд гоё илэмсэг нээлттэй байгаа нь бол таалагдсан. Мөн дээрс нь бол 3 сарын 7-нд бол юу жирэнд бүр тийм хүлээн авалтын ивент хийн. Тэгсэн чинь бүр тэнд нь одоо тоонтой артистууд ирж дуулна нэг цагийн лайв шоу перформанс явуулна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол үнэхээр их ачаалал өгж явах шиг байна. Өмнө нь бол миний санах юм бол Ховард л ирээд бас бөө юм болж одоо тэрний дараа анхны л баг ийм том цэсэр хэмжээний хүлээн авалт тий. Одоо ямар ч тач энэ хүлээн авалт энэ прешэр ардаас одоо ямар хөө тоглох уу гэдгийг нь бол надад хамгийн сонирхолтой байна л да. Cousins ирж байгаа холбоотойгоор бид нар бас маш гоё зүйл хийх гээд бол бодсон байгаа. Тэгээд удахгүй бол их үед нь бол тэрийг бол та бүхэнд үзүүлье. За тэгээд эцэст нь хэлэхэд бол ер нь би бас нэг магадлалыг бодж үзсэн юм л да. Ер нь Монгол шинжигчдийн багийн тамирчин болно гэдэг нь өөр хэрэг хөв тохиолын хэрэг хүнд тохиох одоо тийм аз завшаан одоо тэр зүйлийг болоод үзэхэд бол манай лиг мөн бол одоо 10 багтай тэг нэг баг ойролцоогоор 10-аас 12 Монгол тамирчинтай гэж үзвэл нийт бол нэг 120-оос нэг 130 тамирчин байгаа. Тэнгууд тэн дээр нэмэх нь тэг гадаад тоглолтог бас нэг 10 тамирчин нэмлэж бодоход ингээд эндээс за 130 тамирчаас ингээд 12 хүнийг сонгох магадлал бол ерөөдөө нэг 9.2% л байгаа байхгүй. 100 хүний нэг 9 л оронд одоо бараг л 10 хүний нэг нь л орох ийм магадлал. Тэгэхээр энэ магадлал бол ямар баг уу Монголын багийнхаа нэрийн өмнөөс тоглоно гэдэг ямар их сэтгэл зүрх нэр хүндүү гэдгийг бол эндээс бол харж болж байна. Одоо жишээлбэл Америкт бол ингэдэг чинь high school-с эмэд орох магадлал бол тий хүний амьдралдаа нэг удаа аянгад цохиулах магадлалтай буюу тэг мянганы 3% магадлалтай тэнцгийн магадлалтай байдаг. Шгшээ багт орох магадлал бол 3.6% ч юм уу Америкт бол ийм байдаг л да. Тэгээ ямар ч тач би бол дахин хэлмээр энэ шгшээ багийн залуусаа маш их баярлалаа. За ямар ч тач ингээд basketball Kardashians episode 21-ийн Gossip хэсэг нь дуслаа. Одоо харин та бүхэндээ хинтээ хамт Start Bench Cut хийснийг бол хамтаа үзцгээе. Энэ бол Монгол улсын шгшээ багийн тамирчин Панхуйг Арслангийн хүү Дүлгөөнтэй хамт хийсэн байгаа. За тэгээд Powered by Airplane аялын хөгжим өрөөтэйгээр явдаг байгаа. Мөн манай контенттэй хамтран ажилладаг Cool Kicks UB Sneaker Store, Lamy брендийн веб, мөн хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ Freshback бидэнтэй хамтран ажилладаг дуулахад таатай байна. За тэгээд би болж байгаа ханаа төрсөн байна. Уучлаарай муу хайрсан бод. Тэгээд дараагийн дугаараа уулзцгаая. Түр баяртай. Улаанбаатар хотын энэ нэг төвжирлийн үед таны цаг завыг хэмнээ зогсохгүй мөн таны өмнөөс таны ажлыг амжуулах боломжийг өгч буй Freshback аппликейшн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дугаар багтаасан хамгийн том дэд бүтцтэй платформ бөгөөд хоол, хүнс, амттан, мах, эрүүл мэнд, хүүхэд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттойгоор нэг доороос та давтамжид, хуваарьт, шуурхай гэсэн хүргэлтийн нөхцөлтэйгээр хөрвүүлэн авах боломжтой. Бидэнтэй хамтран ажилладаг Freshback. Йоо, за юу цаан залуусаа ингээ basketball Kardashians episode 21-ийн Start Bench Cut хэлгээд бэлэн болсон байна. Powered by Airplane аялын хөгжим өрөөтэйгээр явдаг байгаа. Мөн манай контент хамтран ажилладаг Cool Kicks UB Sneaker Store, Lamy брендийн веб, мөн хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ Freshback бидэнтэй хамтран ажиллахыг дуулахад таатай байна. За тэгээ энэ удаагийн дугаарт маань бол Монгол шинжлэх ухааны тамирчин Дүлгөөн маань ирсэн байна. За what's up bro? За. Ямар ч бас манай контент юм те хувьдлага хүлээн аваад ирсэн баярлалаа. Тэгээд за яг одоо л угаасаа Монголын саксуал бүр хамгийн хот сэдв байна. Сайн шгшиг хоёр тоглолт юу болоод өнгөрөв ёо. Тэрнээс эхлэе л дээ нэрээ. За энэ мэдээж нэвтрүүлэгт орсон баярлалаа бро. Одоо тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ энэ мэндийг хүргэе. За сүүлийн хоёр тоглолт бол тэгээд үнэхээр амар байлаа да. Тэгээд ах нар яг хэлээл яг сүүлийн Монголд ирээд тоглосон чи ах нар хэлж байгаа юм чи сүүлийн 60 хэдэн жилийн түүхэнд их хамгийн том амжилт бүтээгч шүү дүүнэр мэн гээл тэгэхэд бол багаараа бүр ингээл хамаг бие зарс хийж байгаа юм чи шар ус босвол шууд огш юм шүү тэгэхэд бол шууд би амар огшж байгаа юм чи тэрийг сонсоод ер нь сая жижигшээ багтаас нэлийн
жоон цөөхөн бэлтгэл хийгээл орсон баг та ер нь бол та хэдэн ойролцоогоор хэдэн бэлтгэл хийгээд. За бид нар яг бэлтгэл All Star-ыг дуусаад All Star явж явах бэлтгэл хийсэн дээ. Яг 2 сарын 6-нд нөө 7-нд хийсэн. Тэгээд өдөр болгон бэлтгэл хийсэн дээ явтлаа. 16-нд явсан уу 17-нд гомор явсан. Тэр нь коуч нь яг Василис яг тоглолт эхлэх юм яг ямар хөө тактиктэй юм та яг юу гэж зөвлөсөн бэ? Тэгэл бид нар бас тэгэл коуч яг бид нар хийх ёстой юм хийн тэгэл бэлтгэл дээр бэлдсэн юмудаа сайн явцгаая л гэж ярьсан да тэгэл. Коуч бол тэгэл ер нь бүгдийн л details амар олон жижиг юм details дээр санал бол тэгэл хэлж өгөн тэгэл тэрийг нь бидэд өөрсдөө л талбай дээр гарч ирэх коуч үстэгтэй. Ер нь Гомишаа багш ер нь жоохон биерхүүн байна уу яг ингэ толгойд тэр Wesley Mesli Calvin ер нь надад л тийг санагддаг. Надад ч бас яг би ч тэнд бас өөрөөсөө 20 см өндөр хүмүүстэй тоглож байгаад ирсэн болохоор тэгээд дандаа 5 дээр 7-2 guys, 7-3 guys. Би бас нэг маргадын тоглолтын талаар асуумаар байна л да. Та ерөнхийдөө сүйд бас ирээд нилээ ер нь татсан баг гэж би бол бодож байлаа. Маргадтай би нэг баг 3 жил нөө 4 жилийн өмнө DC-д адил заалаа тоглож үзчихсэн. Маргадтай анх таарал яг адилх яг энэ тоглолтын аргаас баярлалтай тэгэл. За энэ хүүхдтэй ер нь тоглох юм байна да гэж бодцолсон да. Яа. Тэгэл хөвдөлнгаараа их шиг шагт тоглосон да нэг үг. Маргад хэрч энэ хойноос нь харахаар яг нэг юм адилхан мөртлөө зөвсний засалт нь адилхан байж байна. За чи ер нь Монгол барагт ярьдаг хүсэж шүү дээ. Монголоор ярина шүү. Одоо бид нартай яриад л байгаа шүү төрхөө. Одооноос ер нь юм сайн ойлгоно гэхдээ ярих нь жоохон бас. Та одоо янз бүрийн жоо хараалын үг зааж өгч байна. Гүү шүү дээ. Бидэд л тэгэл ойр зүрэл юм ярьж байгаа чи. Зөв. Цогтойхтой их татна шүү. Эрдэнэ цогтойхтой. Цогтойхоос Маргадыг бас. Тэгвэл би энэ хоёр тоглолтын дээр бол яг Болкогийн эффектийг бол яс ярих нь аюу зүг гэж бодчихлаа. Тэгэхэд бол Гуам дээр бол Болко нөхөр гоё сте. Юу, тэр бас тэр нэг за тэр шийдэлттэй бол явж явах те. Японы эсрэг хийдэг. Тэгэнгүүт чи бас ингэж жишээгийнхаа өмнөөс одоо ингэж Гуам гэдэг чинь өөр улсын төсөлд тийм үү? Өөр улсад талбай дээр тоглох яг юучээрээ тэр яг Монгол фэнүүдийн дунд тоглох тэр филинг бол амар асах. Тэр филингийн талх хоёр. За ер нь бол яагаад шгшаагд тоглоё гэдээ ирсэн бэ? Тэгэл мэдээж Монголынхаа үзэгчдийн өмнө тогломоор байсан аав ээжийнхээ өмнө тоглох тий. За сүүлийн одоо хэдэн жил одоо сакс тоглоод юу чаддаг болсноо л харуулъя гэж ирсэн дээ. Тэгэл тэр оноо илүү гараал тэр заал зориг бол талбай дээр бол үнэхээр амар байсан. Орилоод тэгэл сонсогдохгүй гам чи бид талбай дээр бибинийхээ амиг хийлээл засаанаад болох гэхээр. Тэнгүүд одоо ингээд Дөкөвд бол Америкийн динийг тоглож ирсэн шүү дээ. Тэнгүүд би бас энэ талаар ярилцаж бодож байгаа л да. Ер нь D2-оос ч бас D1 рүү тоглосон шүү твсэн шүү дээ. Тэгээ шарвах өмнө хэлчихсэн да. D1 гэж алддаг юм аа. D1 ингэ сонголт хийж алддаг юм. Тэнгүүд би бас ютубер өнөөдөр чамтаас бичнэхээр ингээл D1-ийн бэлтгэлийг үзэл D2-ийн бэлтгэлийг үзэл тэгэхэд ялцчгүй D1-ийн бэлтгэл тэр culture бас арай л өөр ах шиг байна. Жогон тэр талаараа хуваалцуулж D1 ямар хөө D1 тоглох ер нь ямар хөө. D2 бол тэгэл сайн багууд бол бас нэг ялгаа авахгүй л дээ. Тэгэл хүүхдэд гарааны. Манай D2-ийн баг бол нэлээд сайн баг байсан. Тэгэл D1 бол яалтчгүй тэгэл атлетизмлэг өсрэлт юм байлээ. Өсрэлт хорд хүчтэй юм байлээ дээ. Тэгэл тэн дээрээсээ скил орж ирэл тоглолт бол нөхөр хордтой. Тэгэл контакт бүр аим шигтэй штэ тэнд. Баргийн өдрүүлэхгүй. Үлэх мөргөлдөн штэ амар мөргөлдөж байгаа. Самбар бас шидсэн бөмбөг алганы араас ор гэж байгаа юм. Тэгэл ороод наатахаа өвдөлн мөрөг. Чи алдаа байсан чамаагүй би чамаа хүүхдээ унгаах юм бол би чамд таймаг улдаан тоглолт шүү гэдэг байгаа чи. Тэгэл хамаг идэх зоргоо л гэж бас эвгүй штэ тэгээ мөргөлдөд байгаа чи. Одоо ер нь Дөкөв буцаад ер нь сургууль руу явж тоглох уу эсвэл цааш ер нь за одоогийн байдлаар бол ер нь бас Монгол улстай явцад ирсэн байна. Тэгээд сургууль тоглох боломж бол байгаа. Мэдээж дараа жил академиэд тоглох боломж байгаа. Гэхдээ ер нь бол бас одоо ер нь про болох цаг болсон юм болов уу гэж бодож байна да. Бүр яг тэ. Яг сагсандаа бүх зүйлийг 100% зориулах цаг ирсэн гэж бодож байна да. Тэгэхээр хэд бас Монголтой үлдээд тоглох магадaltaй гэсэн үг яг миний бодлоо. Тий, ер нь одоо Монголтой үлдээд BCL-д тоглох бах та. BCL-с хасуу металлоо. Фүү за бүр тийм хэмжээнд очсон байгаа юм тий. Тий. Тэр хоёр баг хоёлаа санал тавьсан байгаа юу эсвэл 50%. Одоохондоо яригдаагүй л энэ да. Тэгээд Гэхдээ ер нь манайхаа угаасаа тий. Авро ярьж байгаад ярилцах хаа манай менежер. Яа. Фүү за хэрвээ зүгээр асууж л та шууд. Хасуу металл ингээл чамд хоёуланд нь санал тавьчлаа заяа. Чи өөрөө яг алинд нь хүрээ. Одоо зүгээр яг металл одоо хасуу металл уу гэж тэгэхэд 6 тоглолт гэсэн үү 7 тоглолт гэсэн. Тийм болохоор ер нь за металл гэж бодож байна. Тэгээ мэдээж Василис коуч
металлын коучтой найзууд тэгээд нөхрсөй тоглолт хийсэн чинь коуч надад танилцуулаад ер нь иш орсон дээр хаа чи BCL эндээс коучтой танилцаад эндээ тоглосон дээр хэлээд ирсэн. Тэгээд металл мэдээж ах нартайгаа жижиг ах байд тэгээд баясаа ахтайгаа тоглох болт гэх бас тий. Ерөнхийдөө бол металл болон хүлгүүд гэсэн багийн сонголт байгаа юм биш тий. Яг хоо чи нэг би харахад энэ зүүн Summer League-с нэ Apes-с тоглоод байсан шүү дээ. Тэгэхээр би зүгээр яг бас Apes чинь нэлээ олон найзууд SF-ийн ч юм уу тий. Нэлээ бас найзууд ч юм байх шиг байлээ. Тэгээд дараа жил ер нь за окей BCL бол ингэж тийм байж. Дараа жил Монголдгүй Монголын лиг тоглоод бүх багаас оффер ирвэл зөвөр ямар баг тоглохыг хүсэж байгаа гэж. За би бол үнэхээр энэ асуултыг хариулж чадахгүй одоо л үнэхээр хариулж чадахгүй. Гэхдээ мэдээж зөвхөн Монгол гэхгүйгээр бас Японы лигийг бас сонирхож байна. Эйженттэй нэг бас ганц эйженттэй ярьж байгаа боломж байгаа гэж бодож байна. Японд явах боломж. Мэдээж өөрөө би бас Японд сурч байсан болохоор Японоор ярьж чадна тэгээ коуч нартай ойлголцох боломж аягүй сайн бахаа гэж бодож байна да. Тийм шүү дээ. Чи чимаар гэдэг өсвөртөө нэг 16 мөр гэж явцсан уу? Би яг 15 татал явсан да. Тийм Японд энэ хэдэн жил сураад Япон саксны соёл ер нь дэнд байх нь ямар хүн бэ? Японд 2 жил хагас болсон. Тэгээд тентхийн cultural тэгэл бүр бэлтгэлээр нүддэн штэ бас. Өөрийн 6 цагт тасаад шидэлтийн тэгэл тэр амар тэгэл шоронд байгаа юм шиг утас мут сураагаал 10 тэнд wifi байгааг заачсан чинь тэнд ямар ч wifi байгаагүй байранд очивол тэгэл нэгдүгээр ингээл 30-40 үний i5 7-т нэг 2 удаа угаадаг тэгэл өдөрт 3 мураар тэгэл өрөөний хүүхэдтэй нэг жижиг өмгөөрөөр нэг хүүхэд Япон хүүхэдтэй ороод тэгэл өөрийн 6 цагт босоод шидэлт хийжэл нэг 8 гээл хичээлдээ явал 3 гэж тараал тэгэл 3-аас ахаал нэг 3:30-аас сэтгэл эхлэхэд орой 6 мургаа гээл тэгснээр хоол багаар хоол идчихэл ахаал заалргаа шидэлт хийдэг гэсэн да. Яа за wifi юу гэдэг бол надад бол их үнэхээр чагаас сонссон. Үнэхээр очиж шокнд орж исэн. Тэгэл хаана ирч. Where's the wifi password and they said you don't have wifi. Тэгээд шууд 7-Eleven орж байгаа юм чинь. 7-Eleven-ийг гадаа сууж идэг гэсэн да. Зөв. Тэнгууд одоо чи Японоос Америк руу очих тэр гарц тэр гүүр юу байсан бэ? Тэр одоо Японд явах уу? Японоос Америк руу. За тэгэл ер нь Японд тоглож байгаад 3-3 дэлхийн ор болсон. Болкад орстэй болкын гэх юм л нэг хотчин дөр орс. Тэгээд яг тэгсэн чинь инхүүлээ айсэр яваад би бас угаасаа Америк өнөхөр явах хүсэлтэйс байхгүй. Угаасаа өнөхөр би Америкт л явж тоглол. Ялангуяа NCAA Division 1 гэдээ бүр харцаа. Үдээш тэгэл Baylor-ийг тоглолтыг үзэл. За энэ өнөхөр бүр энэ төвшөнд л очихыг хүсэж байна гэж бүр харцсан байсан. Тэгэл бүр хүссэл ээж автагаа бүр гойж л явсан да. Тэгэл тэр сургууль нэг олж таарал бас яг тэгэл нэг хэдэн үеийн scholarship болтлоо. Тэгэл scholarship үлдснээр тэгэл төлөөлөлийг тийш явжсэн да. Дэлхийн аргад орчоод Америк очингууд яг хамгийн анхны филинг юусэн тухайд одоо ингээл Америк хүүхдүүдэд бэлтгэл хийгээл би л одоо шибл ингээл Balls Life Life гэж зөндөл юу гэдэг чинь тэр миний үзэнгууд high school AU тоглолтууд юу болоод байгаа юм зүгээр. За тэгээд тэнд бол тэгэл яг кинонд л орсон юм шиг байдаг та яг ахлах сургуулиуд тэрийг Америк кинон манад ахлах сургуулийн кинод шүү дээ. Яг инхүүлээдтэй яг тоглолт залуучнаа кул юм бол. Яг инхүүлээдтэй тоглоход бол яг инхүүлээд тэгэл хэлж заанд яг ISL жижигхэн сургууль байсан. Тэгээ би дараа нь Centerville гэх сургууль руу яг шилжихэд бол яг улсын сургууль гэх 5000 хүүхдтэй. Тэгэхээр тэр чинь бас яг л кино байгаа юм чи. За окей ойлголоо. За ингээд өнөөдрийн Start Bench Cat-ыг бол эхлүүлье. За хамгийн ихний манай Start Bench Cat бол Mike байна. За би Ганаа байна. За тэгээ сая шигээр тоглолтыг Маргад байна да. За би яг нэрээ яг одоо бүгднгийн л яг одоо яг ямар шоуг нь мэдж байгаа болохоор тэгээд яа одоогоор яг одоогоор гэвэл тэгэл Майк тэгээ Маргад тэгээ Ганаад үгээд катлчи да одоохондоо окей gotta learn a lot. Тэнгууд Джос Майктэй нэлээд ирэхэд найзууд шүү дээ. Майк хоёрын тийм Америкт хийжсэн тийм галзууч юм. Зүг нэг тэр их тийм тэр бол хүмүүс мэддэг. Гэтэ зүгээр хийж болохоор те. Парк ороод Kings Island гэдэг нэг юм хоёр тишгээс хавлаад бүр нэлээд дэше гадаг тоглоом гэж суудаг байхгүй. Би тэгээд яг эхлэхэд нь санаандгүйгээр бүсийн ингээд танаад гараараа тайлаад. Ингээд гэтээ дээрээс нь локлогдсон байсан л. За. Тэрэнд нь мэдхгүй бүр за ингээд үхэж байгаа байна гэ бүр хэд савуулаад бүр чи бууж ирээд бүр ямар ч сүнсгүй болцсон. Ихүүлээд намайг амар шоолж исэн даа.
Ахад явж тоглоом дээр суухгүй мань явмаар байна гэдэг. Тэр бол үнэхээр бас амар funny да. Хоёрын талбай дээр хэр их би бол хоёрынхаа нэг баг байсан бидэнд SF гэдэг. Тэнгууд хоёр талбай дээрийг хэр их өрсөлдөгчийн дүрээр юу олдож ирсэн бэ? За яг бэлтгэл дээр л тоглож ирсэн баг та. Яг жинхэнэ тоглолтын дээр өдөрдөөс бол баг тоглож байгааг байна. Ялцч би уусаа Брота уусаа нэг он баггүй 3 хоног тэгээд уусаа ялч насандаа яар тэмцэн тараад хожиж үзээгүй маа. Тэгээд нээлэлч уусаа тохойд ялцч. SF болсон 10 удаа явах. Тийм шүү дээ. Тэнгуут тийм өсвөр насны гоё тэмцээнүүдээр тийм гоё зүгээр дурсамж өгдөг талбайд өнгөрсөн тийм гоё тэмцээний ч юм уу. Бид тэмцээнд орохын өмнө ингээл өөрсдөө бэлтгэлээдэг, өөрсдөө хүүхдүүд нэг 12 мянган төгрөг цаасаа заалаа өөрсдөө түрээслэл бэлтгэлээдэг. Шөнийн 12 тэмдгэн заалгалж юм бол өөл нөөл тэгэл хасах 35 бав тэгэл шууд бийж байгаа юм чи шууд яар мумар мөрөө тэгэл явж явах бол үнэхээр амар байсан да. Тэгэл би биндээ очиод хаал унд идэн тэгэл ээж аав нар амар ойлгохдаг юм шиг. Тэр бол үнэхээр тэгэл гоё дурсан шүү дээ. Би нэг амар кэрлдэг гэсэн юм те. Окей, за дараагийн. За дараагийн раунд бол одоо 3 он гиснээс энэ бол чиний 3 сайн найз ахаа ер нь. Энэ бол одоо инх тэмүүлэн байна. Метал ерөнхийдөө Жери гэдэг чинь те. Жери байна. За тэгээд Хутгаа байна, чи Хутаг байна, драфтын номер 1. За тэгээд Эрик Эрдэнэ байна. Тэр чинь энэ нь бас Самураас бас нэг бас тоглосон шүү дээ. За энэ бас жоохон хэцүү юм байна. Одоо найзууд нь бүгд үзүүлгүй дээ Эрик. Битэл юм бодороо даа миний найзууд. За Хутгаага гараад авчи да. За Хутгааг амар гоё засааны тавиад гэвэл яг гоё тоглож чаддаг гэж Хутгаатай би. За тэгээ Эрдэнэг авчи Эрдэнэгийн passing speed бол бас шал өөр төвшөнд бас байж амар гоё холбогч. Тэгээд их тэмүүлэнгээ катлж да. За дараагийнх нь бол одоо бас те ах 2 гана байна. Хоёр гана. Энэ бол одоо Болко юу болритнэ. За тэгээ ганаах ба шүү те. За тэгээ захилгаан ганаал гэдэг юм да. Одоо би бол бас амар сайн мэдээлэл байсан. Одоо сайн эбс тоглож байсан шүү дээ те. Тий. Сайн тоглосон. За чиний ч одоо за одоогийн формор гэвэл Болкога гараад авчи да. Тэгээд ганаахыгаа бенж тэгээд нөгөө ганаага хадчи да. Сая жишээл анх удаа л энэ Болкотой нэг баг тоглож үзсэн яг Монгол шишүүд ороод өмнө өсөр тэр Universal тоглосон ш тамд. Ер нь Universal 100 хамт явцсан шүү. Сая тэр ер нь шишээ багийн цугларалтай бөөнөрөө ингээд одоо онгосоор нэшвшилтэй зөндөө юм болж байгаа дэлгүүдэд тэнгууд чи ер нь хинтээ нэг өрөөнд орсон тийм гоё фан ман юм болоо. За би инх тэмүүлэнтэй нэг өрөөнд орсон да. Тэгэл фан юм гэвэл юу юм бол тэгэл битэр өөрөө тэгэл шин нэг 2 болж гот Болко хичтэй. Эндээ юу хийж ийн гэл хоёулаа унтааг үж байгаа сандж мандэрч тоглолт юм тэгэл мэн уцаар даа л хийж ийн гэл яг би бидэнд бичсэн. Тэг чи цагаар ингэж сандраад байна шүү дээ. Тэр бол ихтэй бас минь толгойн дотор бас байж л байгаа хэ. Толгой тоглолтоо бодоод ч юм бас тамирчин самаа гэдэг сайн унтуулж чадахгүй бас байна. Ганаах л одоо Америк сураад байгаа юм шиг. Сурж байгаа тэгээ хажуугаар бэлтгэлээ хийж байгаа шүү. Одоо жинхэнэ формтой болсон. Би ч бол шүү тоглохгүй гэж бодсон шүү. Тоглож чадахгүй л байгаа. Мэдээж жинхэнэ бол тэгээд нэг pro contract design хийсэн болохоор болохгүй. Ганаач ялч үү цааж юм бэлтгэлтэй байсан юм шүү тий. Бэлтгэлийн талаас гайг баха. Зүгээр ах одоо л жинхэнэ бие амар хөгжүүлж байгаа шиг үлээ. Төмөр сайн өргөж байгаа шиг харагдсан шүү. Цахилгаан ганаа бол жоохон бэлтгэлтэй байх шиг. Тийм гайрд юм аа бэлтгэлтэй. Одоо ихтэй тоглож байгаа шиг байсан сториг нь үзэхэд заалж байгаа шиг байсан шүү. За энэ бол ингээ манай Драгийн старт бенч кат гараад ирлээ. За энэ бол одоо 2 нь бол сая бол Монгол шишээ баг тамирсан одоо энэ баясгалан боёо баясаах маань байна. Цогтоох маань байна. За тийм бас өнгөрсөн тий qualifier дээр бас шишээ багт багтсан тулуу. За би эндээс баясаах гарна даа. Баясаах. За үнэхээр атлетик Монголд байхгүй 3-4 номерын атлетик шидэлттэй, хордтой, хамгаалттай. Тэгээд цогтоохыгаа бинж даун скор Монголд байхгүй скор шүү дээ. Одоо тэгээд ёо сандрахын дараа гарч иж бол ишүүдэр аягүй тавьсан скороо санагдсан надад бол ахвал тэгээд үнэхээр шидэлт мэдлэлт бас үнэхээр гоё юм билээ. Толуу маань андаа бити бодорой тэгээд энэ хоёр ах яжууд арай бодлоогүй хаалж чадчихсан. Толоотой бас нэг тэмцээнд нөөл орж ирсэн байх шиг байсан шүү дээ. Толоотой ч бас SF гэж инкан багаас явсан шүү. Тэр нэг шидэ багшны бэлтгэл үүдээс TT дээр ордог. Ер нь орсон хүмүүс асуудаг байхгүй. Тэр бэлтгэлийг үнэхээр тийм амар байсан юм уу? Тэр бэлтгэл цааш яг CT дээр тэр ордог бэлтгэлд нь би орж бол амждаг байсан. Би яг араас нь нараа агшийн бэлтгэлд нь ордог. Яг бидний өмнө тэр бэлтгэл нь ороод
Гэтэ ер нь ордон дээр яг ордон дээр одоо тэр өөр сүүлд арай сүүл мүлд тамирагш сэтгагш бэлтгэл бол бас үнэхээр амар идэгсэн шүү. Тэр тийг яадаг байсан. Сэтгагш тамирагш бол зүгээр up and down гүйдэг шидэлт. Нэг өдрөө сайхааштай яв шидэлт хийлгээл гүйд шидэлттэй. Нэг бол ааштай бол тэгэл up and down шүү 2 цаг. Тэр нэг тэрэлж дээр таад гардаг байсан шүү 100 нөгөө. Тэр жахлан дээр тийм юм. Тэр нэрээ ингэж моциклтэй гүйдэг байсан юм бол. Тэрэнд нь би бол байгаагүй маа. Тэр ихтэй нэг хүүхдийн наадан болоод дөрөв баг гаргаад 2 насны тэрэн дээр үүр цахагч сэтгагч нараас амар гүйлгдэг байсан шүү. Оргил бүтээр хамгийн жоох нь 16 насны багт 14-т орцсон. Ингээд тойроод дээшээ өгсөөл буц доош уруудаал тийшээ доош ингээд тэгэл за нэг 10 марвал тойрох байлгүүдээ гээл тэгсэн чи 17 дээр би бөөлжэл ах нар 18-д тойроод ирсэн. За болцгоё гээл тэгсэндээ. Тэр юуг тойроод уулыг тойроод байгаа. Одоо тэр ингээд жавхлант ингээд дэше ингээд өгсдөг замтай. Тэгээд цаатлаараа оронгууд ингээд уулаараа ингээд доош буугаал цаатлаараа ингээд хаал дэше ингээд өгсөөл. Тэрээс нэг хөөрхөн хаалсан шүү. Яг хэдэн метрээс нь санаах нэгтэй артай яжсэн. Тэгээд тэрний хараас дэше хурд морд хийдэг тэгэл. Тэр бол үнэхээр физикл дээр амар бэлтгэл. Амар шүү. Тэгэл жавхлант ямар заалах шүү. Гүйлдэлтэй гэсэндээ тэнд бол тэгэл тэрвэрлдэл унтан гэж чанаас. Тэнгууд нэг бас шиддэг гэсэн шүү дээ. Одоо ингээд их үлээш өмнө нэг баж ялтар арахтаа ингээд дунд нь мөнгө тавьж байгаа шидэлтийн тэмцээн мэдсэн болдог байсан. Тэгэл тэмцээн болдог гэсэн шүү. Гэтэ би бол төрүүлж үзээгүй. Окей. За манай техникийн хамгийн сүүлийн старт бенч кат байна. Энэ бол Монголын гоёо тамирчин Шарвжан цах маань байна. Томи ах маань байна. За тэгээд Санчир ах маань байна да. Мөн бидэнтэй хамтран ажилладаг Lamy брендийн weapon 6 төрлийн жимсний хамттай бөгөөд 12,000 соролттой 35,000 төгрөгөөр CU-гийн бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Lamy, Payless, Puffmore. За би бол үнэхээр Томи ахыг л үзсэн дөө. Томи ахыг бол үнэхээр штэл тэгэл ордон дээр очин готл Томи ахыг л хараад бүр за үнэхээр энэ хүн л бүр номер саксрын бүр god юм байна гэл. Нэг хүүхдийн лиг болоод Томи ах ороод ирдэг хэ. Би бүр чи баярлж байгаа шүү дээ. Наагүй бас харах юм байлгүйдээ бас үзэн үзээд ганц зэрэг хэлэх байх мах гэдгсэн чи манай өөрөх тоглолтыг үтчихэл гахаараа явсан да. Тэгээ ахаа тэгээ нэг баг болоод тоглосон одоо. За тэгээ Том ахыг гаранд аваа. Шарва ахыг бенчэнд аваад Санчрахыг каталж та. Сая чи ингээд Томи ахта бас анх удаа ингээд хүндэлдэг хүнтэйгээ талбай дээр гарч үзлээ шүү дээ. Тэнгүүд Томийнхаа дээр гаргадаг талбай дээр гаргадаг үйлдэлүүд юм бие авч явж байгаа тоглолтыг удирж байгаа нэг юм хон санагдсан байж. Томи ахтай ингээл тоглолт молт алдаа болоод ингээд зогсон шүү дээ. Тэнгүүд за минийд одоо ингээ тгий ингээл яг тэрийг хэлж игэл за тгий ягаа тгий. Тэгэл яг бөмбөгөө аваад цасааны тавиал гэхэд ахал тэгэлийг оноогоо авчлаа. Ялчгүй хоёрыг тэг зэрэг суулгаад зэрэг гаргаад яг харагцсан юм. Зэрэг асан коучс тэрийг харсан л гэж байна. За тийм манай одоо чихний хэсэг бол дуслаа. За дараагийн хэсэг бол эхэллээ. За энэ бол одоо ингээл энэ бид ч ингээл те за тэрний атлетизмыг авъя, тэрний шидэлтийг авъя, тэрний ингээл амар шилдэг тоглож бүтээдэн шүү дээ. За одоо л хоёулаа Монголын шгшээ баг дээр сая орсон шгшээ баг дээр яг тэрийг одоо яг бүтээх гэсэн. Шгшээгийнхнасаа 40 дээр юм аа те. За энэ болохоор ихэд юм хойло 5 талаар авна. Body буюу одоо те physical, finishing, shooting, IQ, defense гэх. Энэ таваас одоо энэ 12 цалгачаас нэг хүнийх нь тэрийг авъя, энийг авъя гэд. Бол ээлжлээд авах юм уу те. За чи эхлэх үү. За чи эхлэе. За би эхлэх үү. За body. Би дээр нь би өөрийнхөө биеийг авнаа. Яа би шууд чиний биеийг авах гэсэн шүү дээ. Байж байгаарай. Би өөрийнхөө биеийг авнаа. За би маргадын биеийг авлаа. Амар. За би finishing дээр маргадын finish-ийг авнаа. Two foot finish. Үнэхээр одоо хүүхдүүд үзчихээл two foot finish хоёр өл дээрээсээ дуусгах. Тэр бол хамгийн чухал шүү. Nice. За би finish дээр баясахыг авлаа. Finish дээр баясахыг. За shooting гэвэл би саруулахыг авч та. Саруулах дээр textbook. За би бол цогтойхыг авлаа. За IQ дээр за Jimmy ахыгаа дээр IQ авч та. IQ гоо. Тийм. Тоглолтыг уншаад өөрийнхоороо тоглох. Сүүл Японд дээр 4-р үедээ сүүлд бас туслаа уг нь бас аваа залангаа авчихсан шүү. Тэ. За би бол IQ дээр л яч болтхог авнаа. За defense дээр юу?
За манайхаас за тэгэхээр хинэн амар хамгаалттай байна л да. За би Вайсах хамгаалтыг авчих та. Баясах яах вэ? За би бол кадрахыг авлаа. Тэглээ кадрахыг авлаа. За. Окей, тэгээ манай хин илүү яг те тамирчин бүрдүүлсэн байна та дээр бас комментээр үлдээгээрээ. За окей, нэшл тим дээр юм байна. За тэгвэл одоо ингээд 29 одоохон ингээд яг бидний chance бол яг энэ жилд ингээд дуусчлаа шүү дээ. Гэт ботоод одоо ингээд 29-ны Ази авраг гэдэг амар том хүлээлт үүслээ. Шууд баг энэ тоглолт дуусаад шууд үүсчлээ. Тий 26 оны 4 сараас эхэлнэ гэсэн шүү дээ. Тий. Тэнгууд яг тэр 29 он дээр ингээд чи дүү юм одоо майк ч бүгд дүү дээр байна. Чи яг тэр үеийн potential 5 нэрлэл тухайд ингээд тав чиний бодлоо шүү дээ зүгээр. Окей, point guard дээр бас майк мань гарах байх. Окей. Тэгээд би болцох ахыгаа Монголын шигшээс тоглоосаа гэж үзэж байна. Солонгост тийм. Солонгосоос би үнэхээр болцох ах шиг шийдэгч бас арай гаж их болоог байхаа гэж бодож байна. 3 дээр би маргатыг авч та. Маргатаа Баясах уу. Тэр ах хоёрод нь хоорондоо л үзэлцэндээ. За тэгээд 4 дээр би өөрийгөө гаргах чинь. Өөрийгөө юм уу? Азаагаа гаргах мараа. За таяр. Тэгээд 5 дээр манай Ганаад өмнө үнэхээр ирэх боломжтой бол Ганаад өмнө ирээд орох байхаа. Тэр би Ганагийн үед бас нэг амар том сюрприз бэлдээд авч үлдсэн шүү дээ. Тэр Америкт бол бас. Өмнө бол бас тэгэл үнэхээр ганцаараа тэгэл явж л байгаа да. Том ихэнд болох байх та. Тэнгууд одоо ингээ гадаадд амьдардаг гэснээс одоо ингээл те Ганаа чи майк ч юм ингээд гадаадд гэр бүлээсээ хоол ингээ тамирчны амьдралаар амьдрах яг хэцүү зүйл нь юу байдаг вэ? Тэгээд ер нь хоёр ингээл майк ярилцсан бод шантрах юм ч юм тийм юм гараад ер нь ярилцдаг уу ер нь. За тэгээд тэр асуудал бол тэгэл ялч гэр бүлээс холлох юм да. Тэгээд ээж аваасаа хол бурхтуудаас холно гэдэг бол тэгэл. Тэгээд би сая одоо сүүлийн 6 жил 7 жил гэрээсээ одоо тэгэл гараал явлаа. Тэгээд өөр улстай амьдрын гэдэг. Тэгэх гоё юм шинэ юм сурна. Тэгээд шинэ хүмүүстэй, шинэ орон, шинэ газар. Би одоо баг сүүлийн 6 жил одоо хідэн коуч баг 14 5 коуч мөвчөнд доор тоглож үзлээ. Тэр бол тэгэл маш олон зүйл сурж байна. Тэрийг басаа хүсчихсэн болохоор тэр хүсэл маань хичнээн тэгээ гэрээсээ хол үсэн гэдгээс давж байгаа болохоор тэргээр л давж гардаг та. Тэнгууд одоо ингээ яг 14 5-тай дүнж тэ явах гэж байгаа дүүнэр байгаа шүү дээ. Тэр дүүнэртэй хандаж илээ. Өөртөө л итгэхтэй байна. Тэгээд би бол тэгэл хин жишээс одоо тэгэл тэргээ өөрөө л харснаад хин жил тэгээд дийнэгт орно гэж хэлээгүй юм чи тэгэл би өөрөө л за би яг дийнэгт орох тамирчин болмоор байна. Тэрнийхээ төлөө би ингээ бэлтгэлээ нэ л гэсэн болохоор том зорилго тавиараа л гэж хэлсэн та. Үнэхээр том зорилго тавиул. Окей, ялгалаа. За. Саасвал манай дараагийн хэсэг эхлэх гэж байна. За. Энэ болохоор одоо ингээл NBA ингийн постэр яваад шүү дээ. $15 ингээл баг өөрхөн багийг бүтээгээл. Тэгвэл би тэр энэ дээр болохоор ингээ shooting, scoring, IQ, body тэгээ 3-3-ын 5 жилийн тамирчин байгаа. Тэгвэл доллар дээр болохоор одоо тий ранкаараа байна. Тэгвэл тэр $1 болохоор body дээр болохоор чи тэн дээр болохоор чиний орон зай чи тэн дээр $1 өөр хэнийч би авч болно шүү. Гэт эхлээд чи ер нь багаа бүтээч. Ер нь $15 та багтаагаад би л энийг хийж явах та бодж үзсэн юм аа. Нэлээд хэцүү санагдсан. За body дээр би Ганаагийнхаа биеийг авъя да. За шүү $5-аас $5 биеийг авч байгаа юм тий. За окей. За $10 үлдлээ. 2 метр 14.5 шүү дээ. За тэгэхээр $4 дээр Томийнхаа скоринг гоо тий. За Томих оноох чадрыг. За одоо 6-ын $6 үлдлээ. За тэнгүүт араас нь би ан дахыг өгтөө. Ан дах скиллийг үлтэй. Тий. За ингээд scoring body 3-3 болохоор shooting IQ дээр. Shooting IQ дээр. За shooting дээр тэр болк гэнэ үү IQ дээр. Тэг IQ-гийн $1 дээр болк байгаа. За тэгвэл IQ дээр нь болкагийнхаа IQ-г аваад shooting дээр авчи да. Кахын батарейхаа тий. За окей. Ийм баг юм бидтэй. За. За би болохоор шууд shooting дээр би бол IQ дээр шууд mic IQ 5 дээр авлаа. Шууд авлаа. Окей. 4 дээр болохоор мох хаяг авлаа. Мох хаяг. 3 дээр хазаагийн биеийг авчи. Хазаагийн биеийг аваад
Тэгээд шүүтинг дээр болохоор чамтай адилхан Батбаярыг тэгээд скоринг дээр болохоор Маргадын скорингийг авчид. Ялчгүй чиний зэрэглээ 2-2 finish гэдэг чинь бол Маргадыг утгаар нь бол хийд юм байлээ ялцчихгүй. Зөв бас манайхаа та бүхэн өөрсдийнхээ тий багыг бүрдүүлээрэй. Тэгээд бид тэр бас хин илүү баг бүрдүүлсэн байна. Та хүн нар коммент сэтгүүлтэйгээрээ. За окей. За манай хамгийн сүүлийн хэсэг эхлэх гэж байна л хараад ингэж өснийх нь заслаар хүнийг таашаа заяа. Гэхдээ таньдаг л юм баг шиг. Чамд 10 секунд л байгаа шүү за. Одоо шүү тайминг явж. Тэмүүлэн баг шиг байна да. За тэмүүлэн үү? Тэмүүлэн гэлж та. За энэ бас санчрах байлаа. За тэмүүлэн санчрах хэрэг төстэй тухтаан биш шүү. За дараагийнх. За энэ юу вэ? Яа Жими ах юм болоо Жими ах маань өсөө. Энэ штэ. За Жими ах жижиг ах. Жижиг ах. За. Тэр. За жижиг ах байна. Окей. За 2-оос 1. За энэ. За энэ одоо ямар. За энэ одоо саруулах юм болоо. За саруул ирдэнэ. За Томи ах юм аа. Ах наваг чи өсөө хаашаа олох гэдэг Японы тоглолтын дэр. Тэг болж сайн тоглол. Дахаа амжаагүй шүү. Тэр бас ер нь бас тэг финк шүү байсан юм шүү Том ах. Тий. Ахад өсөө хаашаа олох чи гоё харагдаж байна л гэдэг шүү дээ. Нэг удаа тоглолтод өсөө хаашаа олох орох бах та. Окей. За энэ юу вэ? За энэ одоо таньдгүй. Хий болоо. Манай Болко юм болоо. За болор ирдэн. За Болко шүү. За 2-2 сүлчих. За сүлчих таач шууд. Энэ азаа байна уу? Азаа ёо. Азаа. За. Окей. За 5-3 бол таалаа. Тэгэд өчтөр бас постыг хараад манайхтай нэг Cool Kicks UB хамтарч ажилладаг байхгүй юу? Тэр өчтөр бас Маргад 2 тустай пүүз өгсөн баг ч байсан шүү дээ. Тэнгууд пүүсний тал дээр ер нь чи ямар хөө пүүз өмсөж гин ямар хөө өмсөж дуртай. Kobe Tau савнууд өчтөрийн тоглолт дээр өмс Kobe Tau маань бол үнэхээр яг миний хүлд үнэхээр гоё таарсан. Тэгээд яг сүүлийн 2 жил Under Armour-ыг тоглосолоход дандаа Curry өмссөн. Curry-нуудаас гайгүй хүлд ившэд гэсэн дээ. Гэтэ яг пүүз бол гэхдээ өөрийнхөө боловч айгүй чухал гэж бодож байна. Яг сүүлдээ тэр move гэдэг юмсэл тэрийг ашиглангууд бас ер нь лэн хөл дэвтэйхэн болж ирдэг шүү ямар ч пүүз. Тийм болохоор тамирчтай ер нь хүүхдэд харж ийл бас өөрийнхөө энэ боловчийг олж аваарай л гэж бас хэлээ да. Мөн бидэнтэй хамтран ажилладаг Cool Kicks UB-ийн өөрсдийн гэсэн анхны луужлын giveaway зарласан байгаа юм билэ. Та бүхэн доор Instagram хаяг руу ороод giveaway гэсэн пост байгаа. Тийшээ ороо 3-8 зам меншн хийгээд story хийгээд хамгийн гол нь Cool Kicks-ийн Instagram хуудсыг тагсан байх ёстой. Мөн дээрэс нь энэ 7 онцлог пүүз гэвэл Kobe 9 Elite High Masterpiece. Тэгэхээр сайз нь болохоор 40.5-аас 44.5 хүртэл бүх сайзаараа байгаа юм билэ. Kobe-сийг бол та нар мэдээж тийм үстэй. Тэгээд яг өөрийнхөө сайз байхгүй хүмүүс бол захиалах бүрэн боломжтой. Мөн Cool Kicks UB-ийн таны хүссэн пүүзийг ердөө 7-оос 10 хоногийн дотор авчрах бөгөөд хаяг нь Jam Palace-ийн 4 давхарт 406 татад байрлаж байна. Бидэнд хамтран ажилладаг Cool Kicks UB. Тэнгууд бас би бас Иршгэ багийн сая өмнө 2 тоглолтын дээр бас дахиад нэг асах зүйлсүүд яалтчгүй байна л да. Сүүлийн Япон дээр бол яалтчгүй жоо харамсалтай юм болсон нь бол яг болсон. Тэрнээс илүүтэйгээр нэг Guam дээр яг манайх ч юм бол 20-30 нар алдчихад шүү дээ. Тий 21. Тэгмээ чи холоо мэдэж болоод өнгөрцөн л дөө. Тэгтээ зүгээр яг тэгээ яаж яг 11-ээр дуусчихсан шүү дээ. Тэнгуут тэгэл яг би бас зээс харж байгаа байхгүй ингээд яг үүндээ Guam-ийн багч амар нэг сайн баг биш үсэн биш. Өмнө ч Монгол дээр лаалж идаал тий 8 сар яг ингээд тоглосон чи яг үүндээ нэг тийм үү биш үү бид нар хангалттай буруучих юм шүү. За би юу гэж бодож байна. Өмнөх тоглолтын дээр Монгол болсон тоглолтын дээр turnover 22 turnover хийсэн. Бас offensive rebound хэдэл 20 талмаар хийсэн баг. Тэгээд энэ удаагийнх дээр бас арай гайгүй 10 хэд мэдээсэн turnover тэрүүгээрээ ялсан юм болоо гэж бодож байна. Тэгээ би бас яг харж захад за энэ хамгаалт юм байна. Би бас яг болк дээр минийх нь хийх юм бол хамгаалъя л гэж хэлсэн юм бол тийм болохоор Wesley Galloway-ийг хамгаалсан бахаа л гэж. Гэтэ Kirk. За энэ тийм биш одоо яг миний дараагийн асуулт Kirk байсан. Kirk ч одоо 2 м 13 мөрөвтэй залуу шиг байсан шүү дээ. 33-тай тэгэл талбай дээр юм ярьсан чинь тэгэл за энэ чинь туршлах шүү л гэж л надад би нэг сүүлийн 15 жил хэлээ туршлах шүү л гэж хэлж илээ надад. Тэгэл багийнх яг тэр пас өгөх англи тэр
туршлах шүү л гэж хэлж байна. Токиовч метр хийж юм бэ? Би 2 м 3 4 л гэж 2 м 3 4 таа. Тэнгууд яг Kirk-ийг хаахад яг юун дээр нь ингээд жоохон дутаад байсан. Одоо мэдээж яг биеийн хүч дутчихл байгаа л та. Тэнгууд тэрнээс илүүтэйгээр одоо ингээд туршлага тэрэн дээр багаараа л хамгаална л да. Тэрэн дээр яг багаараа хамгаалах тэр passing angle-ийг ингэж одоо шууд юм direct pass ш одоо ядч тийм хөөргсөн пасснаас явал хамгаалахад арай дөхөн болох байсан баг чинь. Гэхдээ тэгэл яалтч тэр байрлалаа том хүн болохоор яалтч байрлалаа эзлэх нь үнэхээр мундаг юм лээ л гэж хэлдэг. Тиймс баг тий. Тэнгууд чиний нэг юм яг оролт байд юм да. Яг ингээд reverse гэдэг. Тэнгууд тэр чинь бас одоо тиймэрхүү скил гэдэг чинь яг Америкт төлхөө яг одоо сурсан уу? Тэгээ шүү дээ. Тэгэл одоо нөгөө талаас нь цацах тэгэл тэр чинь нөгөө талаас нь цацхад бас хүн блоклох бол ямар ч бас боломжгүй болох тэгэл дандаа ер нь өндөр хүн байл. Тэр нэг Guam Tyson тоглолтын дээр нэг блоклолцсон шүү дээ. Тэрнээс тэгээд одоо ер нь дандаа юмтай л дахиад мөхөтөл юм гэж бодсон да. Зөв. Тэнгууд Доков тасныг даваа талын зур би ингэж харсан тоглолтын дээр чи 3 шиддэг учраас айлын өндрүүдийг амар аваад гарч чинь гэж бодсон. Тэнгууд шидэлтийг бол Японд илүү яасан уу? Одоо шидэлтийг манай коуч бол тэгээд жоохон шидэлт намайг уун ярьсан шидэлт рүүгээ гарыг азаа битээр итгэснэ. Тэгээд яг тоглолтын дээр бас яг тэгж олон шидэлт рүү арай гарааг болохоор Гэтэ яг хөө угаасаа рол маань угаасаа доошоо рол хийх тэгэл бос шидэгч руу гарч ирэх болохоор тэр бол үнэхэр систем л байна. Бро NBA-с шүү дээ те. Энэ хинтээ болцааг хүсдэг бэ. Йокич тэ зүгээр 5 минут суугаад юм сагсны талаар л ирчмээр өгдөг та. Багийн хувьд гэвэл Тэнэр team sport, team bug. Би дөрөв бас сагсаас өөр гац асууж л да. Рэприйн талаар энэ чи сонсорын тэм Гана манаж байна те. Энэ тэм рэпийн тал дээр явах удаа сонсох туфтаа. За мэдээж тэгэл хипхоп штэ. Хамгийн дуртай артист дуугаа хэлвэл олон л байна да. За Тамир ахыгаа их сонсно. Lil Baby. Сүүлээ жоох R&B руу ороод Party the Next Door. The Party in the Next Door. Тэр бол үнэхээр чийл бүх дуунуудын нэг л тавиал сонсох үнэхээр чийл. Одоо тэгэхээр Докивд Монголдо яг бэлтгэлээ хийнэ гэсэн үг бисэл хүртэл байхад. Тэгэндээ одоо тэгэл бэлтгэлээгээд одоо жоохон төмрөр акрил гэж бодож байна. Одоо нэг сайжрагч бодож байгаа скил юу байна? Scoring л энэ да. Үнэхээр одоо оноо л авч эхлэмээр байна. Жоохон scoring skill-ээ хүмүүст л харуулмаар байна да. Сая бас нэг юм асуулт гарч ирсэн байхгүй. Яг эсгшээг эхлэх юм ингээл манайч нэг Kenny Woods Junior ч юм эсвэл Devon Scott ч юм ингээл эсвэл Lyman Stone ч юм ингээл тоглолшээг аван маавна гэдээ ярьжсэн боловч яг тгээгүй. Тэн дээр бас нэг олон хүмүүс комент бичсэн байсан л гадаад хүмүүс тэнгууд монголчууд амар ингээ proud байна. Ямар ч юм гадаад яг naturally те зөвхөн монголчууд байна. Тэнгууд тэр соёл чамд яг юу гэж боддог вэ? Scott-ыг авъя гэдгсэн чинь Америкийн хэрэгжлээс татгалзаа гэдгсэн. Заавал нэг иргэншилтэй байх хэрэгтэй Монгол. Тэр талаараа одоо хоёр иргэншилийг зөвшөөрөх юм бол тэр бол ямар ч асуудалгүй болох байх гэж бодож байна. Мэдээж тэгэл Америк юм чинь би Америкаас болмооргүй л гэж хэллээ шүү дээ. Тийм болохоор тэр тал дээрээс ер нь бас жоохон хөөцөлтмөр л гэж бодож байна да. Дээрээс нь манай болцох ах маань бас Төрөө 102-ыг дугуйн давхар иргэншил хүссэн. Тэр нь тэгээ амжилтгүй тэгэл. Тэр хойлоо жоохон эргэж харах л. Яг ямар яг яах хэвээр гэвсээ мэдэхгүй л тэр талаасаа харж өгөөсэй гэж хүсэж байна да. Ямар ч спорт дээр тэгэл тос болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл би ямар ч спортоор орж ирэх боломжтой болохоор тэгээд. Чи бас түрхэн яриагч байгаа тайлт хийсэн да энэ Япон руу явах энэ боломжтой байгаа гэдэг. Японы нэхэд ямар хуу лигэр өч юм уу? B3 уу? Одоо би бол B1-т тогломоор байна. B2 нэрэл тэгээд байна. Угаасаа тэгээд нэг одоо нэг Asia World-д Монгол орцсон. Япон тамирчид шиг нэг тамирчин Монгол улсаас авч болно. Тэгээ ер нь тийш явах. Тэгээ мэдээж угаасаа эйжентэд ярьж илээ л угаасаа жамаг авна л гэж л тийм болохоор Японд ч бас ингээ өндөр хүмүүс бас яг сайн өндөр төв бас ховор болохоор тэгээд. Яа, чамс боломж байгаа юм байна шүү дээ. Зөв. За тэгээд ерхэд бол манай өнөөдөр юм л старт бенч кат манай л ерхэд өндөрлөлт тийш хандж байна. Тэгээд ер нь ямар хөө байв сонирхолтой би чадвар тэгээд бас найзуудтайгаа хасч басах юм ямар хөө байв та. За үнэхээр гоё лөө тэгээд ингээд юм нэвтрүүлэгт ороход тэгээд анх удаага ингээд яг шууд нэгээс нэг харилцдаг бол тэгээд бас үнэхээр сонирхолтой байлаа. Яг тэгээд мандрынхаа хасцсан бол яг хөө тэгээд би коуч хийсэн бол яг ийм л юм хийх байсан шүү л гэж л. Дүүкийн хувьд сагсан мөнгөч хамгийн эцсийн зорилго хаана вэ? Тэгэл одоо энэ спорт тэгэл бүр хүүхдтэйгаасаа хайртай болсон. This is what I love to do. Энэ бол тэгэл
энэ амьдралыг миний хайртай амьдрал байгаа болохоор сүнснээсээ жаргалтай байна. Энэ бол тэгэл миний амьдралын зорилго байна да сагсны хувьд л. За урташ манай өнөөдрийн урилгыг хүлээж авсан баярлалаа бро. Баярлалаа. За let's go. Баярлалаа. Тэгээ манайхаа бидэндээ хамтран ажилладаг Cool Kicks UB Sneaker Store, Lamy Brand-ийн веб, тэгээд хүргэлтийн хамгийн том дэд бүстэй платформ Freshback бидэндээ хамтран ажилладаг гэдгийг дуулахад таатай байна. За ингээ Basketball Kardashians episode 21 байлаа. Дараагийн эпизодоор уулзцаая. Баяртай. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Lete Be Light Аян Store. Бидэндээ хамтран ажиллагч Lamy. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store.